Тээврийн цагдаагийн албаны мэдээллийн цаг. Авторадио 96.3. За нийт FM сонсож байгаа сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. За тээврийн цагдаагийн албаны мэдээллийн цаг нэвтрүүлэг эхлэж байна. За манай энэ удаагийн дугаарт Дархуул аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Гэрэлт Дод мань өргөдөө орж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. Нийт FM сонсож байгаа жолооч нар сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. За Дархуул аймгаас ирлээ. Зам хэр байна? За Дархуул аймгаас зам ер нь асфальт ерөнхийдөө зам бол гайгүй. Хэсэг газартаас уус шараатай. Ер нь бол Улаанбаатар хот Дархан 2 бол 4 урсгалтай нэг талтай 2 урсгалтай зам маань бүрэн холбогдсон уу? Бүрэн холбогдсон байна. Одоо баг цаг засваруудаа газруулах байх тий. Тий. За хоёлаа яриагаа өнөөдрийнхээ яриаг ер нь бол Дархуул аймагт 2024 он гарснаар эхний 4 сарын байдлаар нийт бүртгэгдсэн зам тээврийн хослолын талаар эхлэе. Ер нь тоо мэдээлэлтэй байна. За хохирол хүний амнаас ирсэн зам тээврийн хосол бүртгэгдсэн үү? Хүн гэмцэн хосол бүртгэгдсэн үү? Өмнөх оны үетэй харьцуулахад ямар байна гэдэг л. За Дархуул аймгийн хэмжээнд 2023 оны байдлаар 2400 орчим зам тээврийн хослын дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тэрнээс 9 иргэн нас орж 36 иргэн одоо хүнд үе хүн дотор байдлаар гэмтсэн гэсэн тооцоолтойгоо 2024 он эхлээд эхний улирлын байдлаар 2 иргэн нас орж 6 иргэн гэмтсэн гэдэг тооцоолт байна. За ер нь гэмтэрэг 2 иргэн нас орсон зам тээврийн хосол хүн гэмцэн зам тээврийн хослол ямар шалтгаан нөхцлөөс гарч байна? Одоо хоёлаа шалтгаан нөхцлөөд байна. За тэгээ хүн нас орсон гэхээс илүү нэг юунуудаа эхлээд эд хөрөнгийн шалтгаан нөхцлүүдээр баг ерөнхийд маа дарханд ер нь зам тээврийн хослын дуудлага мэдээлэл бүртгэгдээд очоод бид нар одоо хэрийн газрын үзлэгийг хийчээд мэдүүлэг тайлбар аваад байж хад ерөнхийдөө игнээ байр солих уулзуур нэвтрэх за хур тохируулж яваагүй гацруу өртөө явган үний гацруу өрт ирсэн жолооч давуу өртөө явган зочдод зам тавьж өгөөгүй тэгээ гар утас оролцсон анхаарал сарнсан анхаарал болгоомжгүй тий игнээр солихдоо жишээ нь одоо урталтай явж байгаа тээврийн хэсэл нь хурдаас зогсоход хажуу тишээ чиг өөрчил дарах гэрлэн төхөн дээр ирсэн буруу игнэнд орсон байж хажуу тишээ дарах гэх мэт байдлаар одоо эд хөрөнгийн шинжтэй хослууд гарч байна тий. За аймгийн төвд бол ер нь Дархуул аймаг чинь хичнээн мянган хүн амтай юм би. Ер нь багцаа тоо байгаа юу мөн бас нилээдгүй бас хүн амын төвлөрлөгтэй аймаг тий. Автомашины тоож бас нилээдгүй байгаа тий. Энэ тоо мэдээлэл хэлж байна. За Дархуул аймгийн хэмжээнд 108 мянган орчим хүн амтай. Тээврийн хэсгийн тоо нь 30 мянга орчим. Бас нилээдгүй хин тий. Тэгэхээр аймгийн төвдөө бол яг Улаанбаатар хотод гарттай адилхан л игнээ барь өөрчлөх тий гэрэл тохио зөрчих. За игнээ барь буруу үзэлтэй бол бас ингэ тослог гарч ийн. Тэгвэл хүний амь хохирсон болоод хүн эрүүл мэндээр хохирсон ослууд бол аймгийн төвдөө гарч ийн үү? Эсвэл аймаг руу явж байгаа орон нутгийн шинжтэй авцам дээр гарч ийн үү? Ер нь бол орон нутгийн шинжтэй авцам дээр гарч байгаа. Аймгийн төв дээр бол хэр барагтай гарахгүй. Ерөнхийдөө тий дандаа эд хөрөнгийн хохиролтой ослууд гарна. Тэгтээ бол бас гарахгүй байна гэж хэлж болохгүй. За жишээ төрдөл ер нь за орон нутгийн шинжтэй авцам дээр жолооч нар ямар зөрчил гаргасны холбоос хүний амнаас хохироод байна. Эсвэл эрүүл мэнд хохироод байна. За би өөрөө очиж исэн зам тээврийн хослын дэм харамсалтай дуудлага мэдүүлэлт кейс болгоод ярихад бага насны хүүхдийг за тэр урталтай болоо арталтай хамгаалтын суудалгүйгээр тээвэрлжсэн үр дээр аваа явжсэн. Тэгээд шөнийн цагаар нэг тохирох хурдыг сонгож яваагүй бол бас үйл хөдлөх зүйл мөргөж нөгөө хүүхд хамгаалтын суудал хэрэглээг бол бас цонхоор шидэгдээд машин дээр нь дарж унж нас барсан гэх тийм харамсалтай. Тэгэхээр энэ зөвхөн танай аймагт гэхгүйгээр те Монгол улсын хэмжээнд хамгийн их анхааралтай байгаа зүйл бол хүүхдээ аюулгүй тээвэрлэлт байгаа. Тэгэхээр миний мэдж байгаа бол өнгөрсөн 2023 онд улсын хэмжээнд
зам тээврийн ослол бас харамсалтайгаар 53 хүүхэд бол амнасаа алдсан. Тэгэхээр тэр 53 хүүхдийн 50 нь хөдөө орон нутгийн замд явчихсан. Хөдөө орон нутгийн замд бүртгэгдсэн. За тэгээд нийт нас оролтын бол ойролцоогоор бараг 60-аас дээш бараг 70 орчим нь болохоор яг таны хэлдгээр эцэг асран хамгаалагч нь хүүхдийг буруу тээвэрлсэн зүйл гэдэг тийм. За хамгийн булчингүй зүйлүүдийн нэг бол хүүхдийг өр дээрээ тээвэрлэх байгаа тийм. Уг нь бол манай улсын замын хөдөлгөөний дүрмэн дээр бол 10 хүртэлх насны хүүхдийг эцэг асран хамгаалагч нь бол зориултын судалдаг тээвэрлэх ёстой. За тэгэхээр яг энэ чиглэлээр хэл шалгалт хийхэд ерөн хоёулаа нэг багцаа тоо авъя л тий. 10 одоо хүүхд тээвэрлж байгаа жолооч хотод хэдэн хүүхдийн зориултын судал ашиглаж байна. За 10 жолооч яг хүүхд тээвэрлж байгаа 10 жолоочийг зогсоох юм бол ер нь бол нэг 3 л хамгаалтын судалд ашиглаж байгаа. Тэгээд хэлж ярьж сануулахаар арталтаа ингээд хүүхдийн судал дээр тутаа суулгахаар өөлөд байд юм аа. Орон нутгийн шидэ зам дээр болохоор шалгахаар хүүхдэд тухтаа явуулах гад байгаль харуулах гад арын судал дээр нь орд сад өгсөн байх жишээ нэ. Хөвтүүлээд. Тэгээд ингэсний улмаас бол хүүхдүүд бол цонхоор шидэгдэх дотроо ямар нэгэн байдлаар бас амьдсаа алдах. Бүр хойно ордч үг унтуулцдаг тий. Багааж нээсэх тий. Миний бас нэг очиж осол дээр үдیں۔ Forester маркийн автомашин багажин дотор нь 7 нас тохинд орсоод өгд унтуулсан. Тэгсэн чинь яг засвараар халтрагаа болгоо усчихсан байсан үед Баянчин том сумын төр уруудж байгаа жолооч нь гинт хортос харуулагч байдаг санаал тоором зогссон чинь машин зам дээр эргэлдсэн. Тэгээ сумын төвд байсан шатгуун төгөөхийг мөргөөд тэгсэн чинь хойно унтж ус хүүхэд нэг шилийн цөмөргөө гарч ирж байгаа. Камерын бичлэгтэй ослоо гэдэг байхгүй. Тэгэхээр хүүхдийг бид хүн аюулгүй тээвэрлэх хэрэгтэй байтал орц цад унтуулчих чинь. За тэгэхээр иймэрхүү байдлаар буруу тээвэрлэлт хийж байгаа жолооч нарт цагдаагийн буулгаас ерөн хууль засны дагуу ямар арга хэмжээ авч байна? Хэдэн төгрөгийн торгуул тоорч байна? За ийм хүүхд тээвэрлэлтээр буруу тээвэрлэлтээр зөрчлийн тухай хуулиар нь бол арга хэмжээ авж байгаа. Тэгэхэд жолооч нар манаас ийм хүн тээвэрлэл, хүүхд тээвэрлэх зөрчилдөөс арга хэмжээ авахулахад ерөнхийдөө бос зөрчил дээр гайгүй тэгэл энэ тал дээр ерөн жоохон дургу байдаг. Өөдөөс жоохон бас маргалдах, хил ам гаргах тийм. Ерөнхийдөө бол өөрсдийнх нь үүрэг байгаа байхгүй. Бага насны хүүхдийг хамгаалтын суудал дээр авч явнаа. Хамгаалтын суудал дээр авч яваад зам тээврийн ослоос өрсөн сэргийлж чадахгүй ч гэсэн зам тээврийн ослоос гарах хор уршиг багасгах амь насыг хамгаалах одоо жишээ нь маш хүчтэй мөргөлдөөд нас барах тийм байхад гэмтэх байсан бол зүгээр энгийнээр ч юм уу тийм багасгахгүйгээр үлдэх тийм тиймэрхүү юм байхад хяналт тавихад жолооч нар маань хүүхдүүдээ өөрсдөө ингэж зам орчныг харуулах тухгүй явуулахгүй холын замд явж гин тэр чинь тухгүй байдаг гэх мэтчлээ. За хоёлаа яриагаа хүүхд рүү нэгэн чиглүүлснэх. За хүүхд бол зам тээврийн осолт хоёр янзаар л өртөж байгаа. Нэг нь бол зорчигч хэлбэрээр, за нөгөөх нь бол явган зорчигч хэлбэр тий. За явган зорчигчоос дотор задлах юм бол нөгөө өндөг дуудаа явж байгаа бас автомашин мөргүүлэх хэлбэр гэдэг. Тэгэхээр за явган зорчигч хэлбэрээр зам тээврийн осолт ер нь Тархуул аймаг ч юм бас Нийслэл Улаанбаатар хотод ялгаагүй л хүн амын хөдөлгөөний нэгтэршил бас ихтэй. За явгнаар хөдөлгөөнд орж байгаа хүмүүс зам тээврийн осолт өртөх магадлал хэрэг байна. За тэр тусмаа хүүхд бас зам тээврийн осолт явгнаар мөргүүлж гэмтсэн тохиолдол байгаа юу? За манай аймгийн хэмжээнд бол дугуйтаа скутертэй явж байгаад зам тээврийн осолт үе юм өртсөн тохиолдол бол байхгүй байгаа. Манай дугууны зам скутерийн замтай. Шинээр 2022 онд 23 онд тэмдэглэгээтэй стандарт замтай болсон тийм. Бага насны хүүхэд зам тээврийн осолт өртөх тохиолдол нь бол харьцангуй бага. Сургуулиудад бид нар соён гэгэрүүлэх ажлыг байнга хийж байна. Тэгээд байгууллагууд болохоор мотоцикл ундаг иргэд скутертэй 10 жилийн хүүхдүүдсэн дугуй ундаг, скутертэй ундаг ерөн сургуулийн юмнуудыг байнгын тавтамжтай сургууль соён гэрүүлэх ажлыг бол хийж байгаа тийм. Тэгээд нэг бага насны хүүхд болохоор 13, 14, 16, 11 гэх мэтчлэн хүүхдүүд ер нь бол явгууны гарцаар гарч агаад мөргүүлэх, явгууны гац уу газар гинт гүйж гарч байгаа мөргүүлэх тийм тохиолдлууд бол бүртгэгддэг. Тэгэхээр явган зорчигч хэлбэрээр зам тээврийн осолт өртөж байгаа шалтгаанууд маань за гарцтай замын гарцгүй хэсгэр гэж байдаг тий. Эсвэл ойрт ирж байгаа тээврийн хэсэл урдуур генетик үүх гэж байдаг.
За аль эсвэл нөгөө нэг зам засварын ажил хийгээгүй ч юм уу яг зам дээр ажил хийдэг хүмүүсээс бусад хүн шаардлагагүйд ингээд зам дээр явж яадаг те. Энэс болж мөргүүлсэн ингээд одоо эдгээр зүйлүүд бол замын үлгэн хориглоод өгч. Тэгэхээр дийлэнхний өрн гацтай хэсэг дээр мөргүүлж гинөө, гарцгүй хэсэг дээр мөргүүлж гинөө. Одоо зөвхөн хөөхт ихгүй том хүн шүү дээ бас. Тэгээ ер нь аль талдаа л аль нь жишээ нь одоо гарцтай хэсгээр зохицуулдаггүй тийм гарцтай хэсгээр гарч байгаа байхгүй. Тэгэхэд нэгдүгээр игнэнд явж байгаа машин тэр жолоожийг хараад зам тавьж өгөхөд хоёрдугаар игнэнд явж байгаа машин зам тавьж өгөхгүйгээр гарцтай газараа гарч байгаа давуу эрхтэй жолооч бол зорчигч бол энэ машин надад зам тавьж өгчлөөгээд гарахад хоёрдугаар игнэгээр явж байгаа машин ийж мөрөх тохиолдлууд байгаа. Тийм шүн өрөөнд цагаар болохоор зарим явган зорчигч нар байна. Тийм гэрэлтүүлэггүй хэсэг дээр бас мөн гэрэлтүүлэхтэй хэсэг дээр гинт ингээ гарчи та гарц тэр хоолойгоо юм чи ингээ гарчи та гэх маягаар мөргүүлж байгаа. Тийм ослоод ер нь бол бүрдэгддэг. Шүн мөргүүлж байгаа хүмүүс явган зорчигч мөн ямар өнгийн хувцастай байна. Хувцсан дээр анализ хийчихсэн юм байгаа. Ерөнхийдөө бол хар бараа өнгийн хувцастай. Над дээр бол нийт ийм тохиолдол байсан. За тэгэхээр би нэг 22 оны 1-р сард нэг судалгаа хийсэн. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд явгнаад автомашин мөргүүлсэн хүмүүсийг судалж үзэхэд за 3 хүний 2 нь буюу нийт мөргүүлсэн хүмүүсийн ойролцоогоор 66% нь бол шөнийн цагаар мөргүүлсэн байсан. За хаана мөргүүлж өгөөд ингээ харахаар Улаанбаатар хотыг тойрсон гэр хорооллын дундуур тавьсан төсмөл замууд дээр. За хэзээ мөргүүлсэн гэхээр дандаа өвөлд шөнийн цагаар буюу гадаа харанхуй болчдөг тий. Харанхуй үед мөргүүлсэн. За мөргүүлсэн хүмүүсээ нэг гэрэл зураг кадрыг аваад үзэхээр танаа хар бараангийн хувцастай байсан. Тэгэхэд ерөн хар бараангийн хувцастай хүн урттай явж байгаа жолоочд дөрөн харагддаг юм байна да. Хэдий гарцаар гарч байгаа ч гэсэн харагддаг юм байна да гэгээд дахиад жоохон судалгаа хийгээд үзсэн чинь олон улсад гаргацсан судалгаа байгаа. Хар бараангийн хувцастай хүн машины ойрын гэрэлд 17 м-т харагдана. Гэтэл бид нэр суурингийн гадна талд 60 км суурин газрын газарт бол 60 км цагийн урдыг зөвшөөрсөн байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр 60-таа явж болно тий. 60-таа явж байгаа машин 1 секундэд 16.6 м-т толдог. Тэр жолоочд тэр хүн маань 17 м-т харагдана. Тэгэхээр нөгөө нэг шөнийн цагаар явган зорчим өргөгдөд шалтгаанууд нь бол хар бараа өнгийн хувцас нөлөөлдөг юм байна гэж үзсэн. Тэгээ манай замын хөдөлгөөний дүрэн дээр бол 52 дээр бүр нөгөө нэг шөнийн цагаар явган зорчим маань бас жолоочд хайрдах нөхцөлөөдөө сайжруулахын тулд гэрэл ойлгохтой хувц хэрэглэн өмснөө гэдэг зөвлөмжийн шинжтэй залт өгдөг тий. Тэгэхээр энэ зүйлийг бас хоёлаа сонсогчдод мэдээлэл болоо хүргэчихье гэж бодсон. За нэлээд хүүхдийн талаар бас ярьчлаа, явган зорчмын талаар ярьчлаа. Тархуул аймаг миний мэдхээр одоо ингээд зам тавигдаад ерөн бол гоё болоод залгагдаад одоо ингээд ерөн асуудалгүй замаар ортог болчлоо тий. За тэгэхээр нэг хар хэлдгэр үүдэж тань хар зэг гэж ярьдаг юм уу нэг аюултай хэсэг тий. За тэгэхээр ерөн Тархуул аймаг руу одоо ингээд анх удаага явж байгаа ч юм уу туршлага багтаа жолооч ч юм уу. За ойрд яваагүй сүүлийн 2-3 жилд яваагүй жолооч хүмүүс бас анхааруулаад ерөн Тархуул аймаг руу явхад анхаарах хэвээр нэг юм хурдаа заавал хасах хэвээр аюулгүй бодол хангах хэвээр тийм газрууд ерөн байгаа юу? Бага. За хар зэг гэхээр би 2 хар зэгийг жолооч нартаас хэлээд өгье. За хүн болгоны мэдгээр одоо хустан тав гэх нэршилтэй газраас доош уруудахад дархан руу ороод шулуун тийм зам байгаа. Тэрүүн дээр жолооч нар маань шөнийн цагаар одоо зохистой хурдыг сонгож явна гэхэд тийм хурдыг сонгож яваг бол бас эсвэл нойрмог ядарсан үед тээврийгс жолоодож бас замын хажуураа онхолдох. Тийм зам тэр бас бүрдэгдэг. Тэгээд маа Тархуул аймгийн цагдаа газраас одоо тэр зам дээр нь одоо жолооч нар нэг хяналттай байвал хурдаар одоо ингээд баг хурдтай явна хяналтгүй байх юм бол маа жолооч нар бол хурд хэтрүүлнэ. Тийм болохоор тэнцэнээс шөнийн цагаараас маахаас пост гаргаад хяналт тавьж өгсөн байна. За хөдөлгөөн тэргүүл те. Тий. Юу шөнийн цагаар байнгын пост биш зүгээр яг тэр газрын аюулгүй байдлыг хангахын тулд одоо нэмэгдэл пост гарсан гэсэн. Нэмэгдэл пост шөнийн цагаар байнгын постноос гадна. Байнгын постноос гадна. За өөр нэг нь ямар газар? За нэг нь болохоор Сэлэн гардаг замд хар мөртөө хөтлөх газар. Тархуул аймгаа нэвт гараад тоошоо Сэлэн рүү зам. Тий. За. Тинчээ ер нь бол адуу мал их зам хөндлөн гардаг. Газрын нэршил юу гэсэн бэ? Хар мөртөө хөтөл. Хар мөртөө хөтөл нэртэй газар тий. Юу би хэдэлэр газрыг анх удаа сонсч. Тэгэхээр багцаал дэлд ойлё. Километрийн шомон ярил хэд километрийн шонгоос.
хэд км. За Дархан Улаан аймгаас төвөөс нь гараад 25 дахь километр дээр. Одоо хажуудалтай нэг цагаан нуур гэдэг. Газар тийм газар одоо мал ихээр байдаг тийм. Тийм хөдөлгөөнтэй байдаг. Сүүл нэг болсон зам дээр ослоос ярихад жишээ нь мал дээрх хамгаалах бүс 2 гэдэг 2 бүр юутай. Гинт хурдтай явж байгаа л мал гараад ирэхэд тэр малыг дайраад зогсцсон байгаа жолоочийн араас бас шөнийн цагаар бас урталт нь ямар нэгэн аюусаад болоход бол тэр жолооч зогсоох хэвээр арга хэмжээ авнаа тийм бот хурдыг тохируулж явна гэхэд тохируулж яваг бол бас сандарсандаа бас баруун тишээ дарахад дотор нь явж байгаа хүүхэд нь хамгаалтын бүс хэрэглээг бол бас цонхоор шидэгдээд бас хүн төвтөр гэмтэл аваад имлэг дүргэсэн. Ерөнхийдөө миний ойлгосноор бол нэг хүн шөнө явж байгаа тэр адуу мөргүүлээд байдаг газар мал мөрөгцсөн. Тэгээ мөрөгчөө зам дээр ингээ мөрөгчөө зогсож ирсэн чи араас нь явжсэн машин бас хурдтай орж ирээд зам дээр машин зогсож байгаа надад мөрөгч машин зогсож байгааг хараад баруун талгаа дайлаад зам яжруугаар онголтоод тэг хүүхдэн цонхоо шидэгдсэн үг тийм. Тэгэхээр ерөн бол зам хөдөлгөөний дүрм дээр нэг 12-ын 2 гэдэг заалтан дээр өгдөг тийм. Нэг жолооч харанхуй буюу үзэгт хангалтгүй үед тэврийн хэсгийн гэрэл тусч байгаа зүйлийг мөрөхгүй шөрөхгүй байх хэмжээний хурдыг сонгож явна гэх тийм. Зогсоох хэвээр хурдыг сонгож. Тийм. Ерөн бол жолооч таны машины гэрэл үнэхээр сайн тусдаг бол та дөрөв засан хурдыг сонгож яв. Гэрэл нэг сайн тусгал багтаа бол та бүр баг хурдтай л яв гэсэн үг. Ерөнхийдөө бол энгийнээр ойлгох тийм. Тэгэхээр хурд хэтрүүлэх зөрчил ерөн та хурд хэтрүүлэх зөрчил төр ямар арга хэмжээ хариуцлага тооцож чинь. За хяналтыг юу яаж тавьж ийн одоо шинэ зам тавигдлаа нөгөө дундаж хурдны камер сурлагдсан байгаа юу? Эсвэл та агшин зургийн хурдыг хэмждэг уу? Сөөврийн хурд хэмжижээр ажиллаж байна уу? Хяналт шалгалт тавьж байна уу? За манайх сэлэнг чиглэлтэй дундаж хурдны камертай. За Улаанбаатар чиглэлтэй манайх өдөр болго агшин зургийн хурд хэмждэг. Өдрийн цагаар хяналттай байхад жолооч нар ерөнхийдөө нэг 20-с 40 за 20 доод нь 25 гэх юм да. 25-аас 40 тийм хурд хэтрүүлсэн зөрчил орж ирж байгаа. Тэрний 5-аас за дунджаар 3-аас 5 нь зөвшөөрөгдсөн хэмжээг 50% хэтрүүлсэн хэрэг 120 км/цагаас дээшээ хурдтай явдаг. Ирэх хасагддаг хэмжээний. Ирэх хасагддаг хэмжээний. Тэгэхээр манад ер нь өдөрт бол 3-аас 5 жолооч дунджаар байнгын эрхээ асуулж байгаа. Тэр эрх хасах хугацаа 6 сараар хасж байгаа тийм. 6 сараар их асуулж байгаа. Тэгээд жолооч нар маань бүр 120 км/цаг гэж заагаад өгсөн байхад 158, 160, 138 гэх мэтчлээ хурдтай. 160-таа орж ирсэн машин жишээл ямар машин юм бэ? За маах дээр Land 300 байсан. Toyota Land Cruiser 360 км/цаг. Миний мэдхээр дархан Эрдэнэтийн нөгөө нэг хүн тээврийн жижиг аврын нөгөө нэг санаатанууд байдаг шүү дээ. Одоо ихэнх нь бараг 8 таа болсон баг тий. Санаатаа 8-ууд яваад байгаа тий. Тэгэхээр тэд нэр ерөн их гоё машинаар авч явдаг жолооч нар гэсэн байхгүй. Харахад ингээ гэрэлж хідэн бүгд асуудалгүй ажилдаг жолооч нар нэлээд туршлагатай. За нэг хараадах нэг жоохон ганц гэмэн жоохон сахилгагүй нэлээд хурд хэтрүүлждэг тий. Нэг тиймэрхүү жолооч нар байдаг гэсэн. Тэгэхээр одоо тэд нар ерөн байгаа юу? Ерөн бол одоо шин зам тавигдсан яг одоо хүн тээвэр мэвэр гаргаж зөрчил мөрчлөөрийн хэр байдаг та тэрнгээрээ одоо автоэврийн төвтэй хамтарсан шалгалт бололт хийж байгаа юу? Тийм анх ерөн жил бол автоэврийн төвтэй тийм хамтарсан шалгалт хийдэг. Тэгээд тэр жолооч нар бол үнэхээр автоэврийн төвсний GPS суулгаад өгсөн километрийг хянчдаг болохоор хурд хэтрүүлэх тийм зөрчил гарахгүй. Тэгээд тэд нар нь болохоор тариф мөнгө төгрөгөө төлөөд явж байгаа болохоор тэг яг автоэврийн төвс зөвшөөрөгдсөн хүн тээврийн нөгөө бүгдээ зөвтөлтэй уралт машинуудтай байдаг тийм. Тэдний хажуугаар нөгөө нэг хулгаан тээвэрт хүмүүс яваад байдаг тийм. Тийм хулгаан тээвэртэй ерөнхийдөө л автоэврийн төвдөг бас хамтраад саяхан хүртэл маах арга хэмжээг нь эхлүүлсэн. Хулгаан тээвэртэй ажиллаж байна. За хоёулагийн өнөөдөр ярилцах цаг маань ерөнхийдөө ингээд дуусч байна. За тэгэхээр миний асуугаагүй таны бас өдөр нутгийн зам урдлаганд орж байгаа жолоочтой анхаарал сэргийлүүлж хэлэх зүйл байна уу? За иргэдтэй хандаад жолооч нар хэлсээ илүү иргэдтэй хандаад бас хитүү хэлжээ. За согтууруулах хундаа хэрэгэлсүү. За согтууруулах хундаа бол угаасаа бүх аймаг улс таяар согтууруулах хундаа угаасаа тээвэрс жолоож байгаа зөрчил гарч байгаа.
Тэрийг бид нар болохоор хяналт тавиад өдөртөө ингэж эхлүүлж байна. Одоо хууль шинжлэгдээд бас хүмүүс ингэж хууль шинжлэгдээд ингэж зөрчил багасна гэж бодоход бас өмнөх жилүүдийнхаасаа багассан ч гэсэн бас тодорхой хэмжээнд байгаад байгаа. Бид нар хяналт тавиад илрүүлээд арга хэмжээг нь тооцоод шүүхээр оруулаад ингэ явж байгаа ч гэсэн бас баригдахгүй нас хідвэ тийм замтай. Тэгэхээр иргэд маань бас одоо хамт ууж агаад машин дотор ууж агаад ойрхон дэлгүүр яваад ирэх хооронд барьж гин. Ойрхон хэмжингээд барьж гин. Болохоор бас иргэдтэй хяналт тавиад эндээс нэг согтууж болооч ингээд хөдөлжлөө гэж цагдаагийн байгууллага дуудлага мэдээлэл өгөх. Хэрвээ танд нэг хүн согтуу машин барьсан байж байгаад ойрхон хэмжээ харьцаа ихэд бас төлхүүрийн булаагаад авдаг. Эсвэл таксидад яв гэдэг зөндөө арга байгаа. Дуудлагын такси өгчлөө. Такси байна. Эсвэл ойрхон бол машина тавиад алхаад явах. Ойрхон газар хоёроо машин бариад явах. Тэгээд иргэдээ хяналт тавиад бас цагдаагийн байгууллага дуудлага мэдээлэл өгөөд бас хайртай нэг эн чинь бас согтуу машин барих гэдэг байвал болиулах. Тийм байгаараа гэж. Одоо ёстой маш хэрэгтэй зүйл хэллээ. Тэгээ ерөн бол зөвхөн цагдаа л согтууж болооч хяналт тавихгүй. Иргэд бас энэ согтуугаар тэрч болоосны ард гарч байгаа хохирол маш харамсалтай тий. Дандаа гэр бүлийн хүмүүсийг тэрний машин таны хайртай хүмүүс сууж явдаг тий. Тэгэхээр тэр хүмүүс бас эрсдэл битгий очруулаарай гэж бас давтар биас нэмэлч. За тэгэхээр баярлалаа. Тээврийн цагдаагийн албаны мэдээллийн цаг нэвтрүүлэгт. За энэ удаагийн дугаарт Хархуул аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн цэцлэгч гэрэлт од оролцлоо. За танд ажлын амжилт хүсье. Баярлалаа. За та бүхнээс ажлын амжилт хүсье. Баярлалаа. Тээврийн цагдаагийн албаны мэдээллийн цаг.